80 кг хассан гэж байсан. Гэтэ 80 кг. Хэр хугацаанд? За нэг жил хагас. Энэ эрүүл үү? Харьцангуй эрүүл. Ягаад тэр ийм тэрийг хасч эхлэх процесс нь айгуу удаа явагдсан байхгүй юу? Суур бэлтгэл явагд. Туршаад лайн бие эмчлээд лайн эрүүлжүүл эмчлэх биш үү? Ангаах тийм ээ. Гол зарчим нь одоо энэ хүн эрүүлжүүл турдаг талдаг. Яаж эрүүлжүүл? Яаж миний бие тийм ээ? Сайхан эрүүл болох юм бол турнуу, таргалнуу тэрэн дараагийн асуудалгүй цаг хугацааны асуудал. Тэнгүүд эхлээд өөрийнхөө нөгөө эрүүл мэндийн олон одоо өвчний шинж тэмдэг доторын асуудал одоо дотоод шүүрэл байна уу, сэтгэл зүй байна уу, энэ ходоодны асуудал байна уу, тэгээ бактерийн баланс байна уу. Эдрийгээ шийдээд цэвэршээд хүн детокс гэж хэлж байгаа юм л да. Яг детокс гэчихээр манайхан нөгөө юм уудаг гэж ойлгох гэдэг байхгүй тэр биш. Детокс хийгээд тэгээд эрүүлжээ тэр нэг 6 сар жил явсны дараа жин хаягдчих эхэлдэг байхгүй. Тэгээд нэг өдөр чи ингээд толинд дарахад шал өөрийгөө таних болсон. Жин дээр зогсохгүй айцсан байхгүй нөгөө зорилго нь өөр байсан. Жин дээр зогсохгүй юм байна. 5 кг, 2 кг-ийн баас нэмж хасах тухай ойлгох. Чин байна гэдгийг ойлгоод яг тууштай яваад эхлэнгүүт өөрөө эрүүлжээд детокс хийгээд хорнуудаа зайлуулад ирсний дараа сар гаруй 2 сарын хугацаанд 30 кг байсан. Яг үр дүн өчгөлсөн үед гэсэн үг байхгүй. Тэгэл тэрнээс ашуул ингээд зур тогтмол хасаалсаалсаар ерөөсөө нэг тийм зүгээр дугуй унж байгаа юм шиг. Эхэндээ асар хэцүү. Дараагийнх нь бол зүгээр л өдөр тутмын юм зүгээр цаг хугацаас хацуулах процесс болчихж байгаа. Детокс гэдэг юу вэ? Зүгээр хүний бие өөрийгөө цэвэршүүлэх процесс. Буюу хүний бие өөрт байгаа хорнуудыг биеэсээ өөрөө болон гадны нөлөөгөөр зайлуулах процесс. Цэвэрлэх процесс. Энийг гадагшлуулна гэдэг чинь бодис солилцоо орох хэрэгтэй болчихж байгаа. Бодис солилцоо ч өөрөө үндсэн 3 том модулс бүтэж байгаа. Хүний бие гаднаас юм шингээдэг процесс байгаа, шингээс нь хөрвүүлж ашигладаг процесс байгаа, хоёр дахь нь тийм. Гурав дахь нь тэрийг зайлуулдаг процесс. Илүүдл хог, новш, баас шээсээ зайлуулдаг. Ийм 3 юмыг л хүн зөв хийчихвэл ямар ч асуудалгүй эрүүл амьдрах гэсэн үг. Энийг л детокс гэдэг.